Дараагийн мэдээг танилцуулъя. Холбооны бүгд найрамдах Герман улсаас шинэ эвслийн засгийн газар байгуулагдахаар болсон байна. За энэ удаагийн эвслийг Христийн ардчилсан нам болон социал-демократ нам хамтран байгуулахаар болсон байна. За тэд бол олон одоо 7 хоногийн туршид хилцсэний үр дүнд энэхүү эвслийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн байна. За эвслийн гэрээний агуулга нь бол нийтдээ 144 хуудас бүхий ийм эвслийн гэрээг бол байгуулсны үндсэн дээр тухайн засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах юм шийдвэрт хүрсэн байна. За энэ удаагийн эвслийн гэрээнд дурддагдсан амлалтуудыг одоо багцлан тоомлох юм бол за худалдаатай холбоотой нэлээд зүйлүүд орсон. Тухайлх юм бол Америкийн нэгдсэн улстай дунд хугацаанд одоо чөлөөт худалдааны хилцээрт хүрхийг зорих юм байна. За богино хугацаанд эвслийн засгийн газрын намууд нь Америктай худалдааны зөрчилдөөнөөс зайлсхийж импортын татварыг бууруулах чиглэлд бол ажиллах юм байна. За мөн Латин Америкийн Меркосур одоо худалдааны блок болон Мексиктэй одоо Европын холбооны байгууллага одоо чөлөөт худалдааны хилцээг аль болох хурдан хийх чиглэлд бол ажиллана гэж мэдгдсэн байна. За эрчим хүч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал дээр мөн амлалтыг өгч байгаа. За үүнд цахилгаан эрчим хүчний татвар сүлжээний төлбөрийг бууруулснаар цахилгааны үнийг доор хаяж 5 центээр бууруулах амлалтыг өгч байна. За мөн хийн цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүчил төрөгчийг барих, хадгалах боломж олгох одоо ийм хууль тогтоомж багцлан батлах, за чулуутсан нүүрсээр халаахыг зогсоох зорилготой маргаан дагавсан халаалттай холбоотой хууль тогтоомжийг батлах. За 2040 он гэхэд нүүрс төрөгчийн давхар эслийн ялгарлтыг цэвэр дүнгээр нь 90% бууруулах гэсэн Европын холбооны амлалтыг биелүүлэх чиглэлд ажиллана гэсэн амлалтыг өгч байна. За зээл татвартай холбоотой зүйлийг бол амлсан. За үүндээ бол төрийн авсан одоо үр зээлийг бол хязгаарлаж, за дээр нь Германы өрийн таазыг шинжлэх чиглэлээр ажиллана. За үүндээ бол энэ чиглэлээр мэрэгсэн мэрэгжлийн комисс байгуулж ажиллана гэдгээ мэдгдсэн байна. За мөн 2028 оноос эхлээд аж ахуй нэгжийн татварын хувь хэмжээг бууруулах, за ресторанд борлуулж байгаа хоолны борлуулалтын татварыг бол бас бууруулах ийм бодлого баримтлана гэж намууд бол амлалт өгсөн байна. За хөдөлмөртэй холбоотой амлалтууд дотор тэтгэврийн наснаас дээш хөдөлмөр эрхэлдэг хүмүүст бол цаашид тэтгэврийн наснаас гадна бол ажил эрхлэхэд татваргүйгээр цагаар ажиллах тийм татварын урамшууллыг нэвтрүүлж үзүүлэхээр болсон байна. За мөн ажилгүйдлийн тэтгэмжлийг шинчилж ажиллахаас татгалцсан хүмүүст бол илүү хатуу одоо арга хэмжээ аавна гэдгээ мэдэгдэж байгаа. За 2026 оноос эхлээд цалингийн доод хэмжээг цагт 15 евро байлгах ийм зорилтыг дэвшүүлнэ гэж одоо намууд мэдэгдэж байна. За харин батлан хамгаалалттай холбоотой амлалтуудад НАТО болон түүний одоо цэрэг зэвсгийн хүрээнд тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор батлан хамгаалах зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэх. За одоохондоо сайн дураар цэргийн алба хааж байгаа байдлыг бол шинжлэх ийм чиглэлд бол ажиллана. За зэвсэгт хүчний бэлэн байдлыг сайжруулах чиглэлд мөн ажиллана. За Украиныг бол үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдэж байгаа. За батлан хамгаалах, худалдан авах ажиллагааг хурцсах, үйл ажиллагааг нь хэлбэршүүлэх хууль тогтоомжийг батлах юм байна. За Европын төмшүүдтэйгээ хамтран цэрэг техникийн стандарт шинжилгээ хийнэ гэж амлаж байгаа юм байна. За цагаачлалтай холбоотой нэлээд хатуу ийм байр суурийг баримтлага болсон. За яагаад вэ гэвэл өнгөрсөн сонгуул гол асуудал бол цагаачлалтай холбоотой өрнсөн. За үүнтэй холбогдуулна цагаачлалтай холбоотой нэлээд хатуу байр суурь баримтлагаар болсон байна. За учир нь бол өнгөрсөн одоо сонгуулийн үеэр гол яригдсан асуудал нь цагаачлалтай холбоотой асуудал болсон. За энэ утгаараа бол иргэдийн одоо санаа зовж байгаа байдлыг бол бууруулах зорилгоор энэхүү хатуу амлалтыг өгч байгаа юм байна. За тухайлх юм бол Герман улсад цагаачлагаар ирсэн хүмүүсийн одоо гэр бүлийн дагалдах гишүүдэд нь орсон суух зөвшөөрөл олгодог байсан байдлыг бол түтгэлзүүлэхээр болсон байна. За дөрвөстийг хүлээн авах холбооны бүх хөтөлбөрийг зогсоох ийм шийдвэрийг гаргаж байна. За оргонол хүсэгчдийг хуурай газрын хил дээр хүлээн авахаас татгалзна. За Герман улсад одоо гэмт хэрэг үйлдсэн, за мөн аюултай байж болзошгүй хүмүүсийг эх орон руу буюу Сир, Афганистан руу албатан гаргаж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. ЦДУ буюу Христийн намын хувьд бол Шлезвиг-Холштайны боловсролын сайд Керенперийг бол үндэсний хэмжээнд одоо сайд болгож одоо холбооны бүгд найрамдах Герман улсын боловсролын сайд болгож магадгүй гэсэн ийм мэдээлэлүүд гарч байгаа юм байна.